Монгол сургуулийн 6 дугаар ангийн сурагч Цэцэглэн сурагч Марфана. Өнөөдөр хоёулаа номны подкаст хийж байгаа. Чи тэгээд хүмүүст ямар ном танилцуулах гэж байгаа вэ? Дэлхийн сонгуульд зохиолуудын хүүхдийн ном байгаа. Тэгээд энэ хүүхдийн ном нь болохоор дэлхийд байгаа ингээд жижигхэн үлгэрүүдийг бүгднийг нийлүүлээд хийсэн энэ Америк зохиосон номнууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ ном нь болохоор 2013 онд Болор Судан гэдэг хүн ингээд Монголд ингээд авчирсан байгаамаа. Тэгвэл ханаа дэлгэрэнгүй танилцуулах явах уу? Явцгаая. За. Тэгвэл одоо номныхон тухай танилцуулсан чинь би чамаас нэг асуулт асууж болох уу? Чи энэ номнуудаас хамгийн чамд одоо тийм дуртай юм үлгэр байсан уу? Бяцхан гүн гэсэн үг яасан? Тэгвэл чи энэ бяцхан гүн гэсэн үлгэрүүдийг хүмүүст жоохон танилцуулаад өгөөч. За. Бяцхан гүн үлгэрт хамгийн эхлээд Франц улсад 1849 оноос 1924 он хүртэл бичсэн бяцхан гүнжүүд амьдралын танилцуулсан юм үлгэр. Тийм үү. Одоо чиний хамгийн дуртай үлгэр Тэгэхээр алтан зиш гэсэн үлгэр байдаг. Алтан зиш гэсэн үлгэр надад жоохон танилцуулаад өгөөч хүмүүс бодлоо. Алтан зиш гэдэг үлгэр нь болохоор нэг амьсгалт дараатан ба үзэсгэлэнт гүнж гэдэг мэдхүү. Мэдэн. Тэр үлгэрийг ингээд эртний үлгэртэй тэр эртний үлгэрийг ингээд дуурайлсан тийм үлгэр байгаа. Энэ алтан зиш гэсэн үлгэр нь. Тэгээд энэ нь болохоор яг адилхан биш жоохон төстэй ч гэсэн ер нь бол тэрийг дуурайлсан тийм үлгэр байгаа. Тэгээд энэ нь үлгэр нь болохоор 1756 онд анх бичээд тэгээд 1780 онд болохоор ингээд бичээд дууссан байгаа. Тэгээд 19 дугаар зуунд хамгийн эхлээд энэ үлгэрийг Франц болон тэгээ Америк, Англид хамгийн эхлээд ингээд зарсан байлээ. Сонсоход аймаггүй санагдав. Би гэсэн нөгөө энэ алтан зиш гэсэн үлгэрийг уншмаар хаана сонсч болох вэ? Одоо штэ ингээд үлгэрүүд уншингууд коронавигоос болоод бүгдээрээ явж болохгүй байгаа штэ. Тэрнүүд нь болохоор одоо би энэ номыг болохоор Монголоос өөрөө захиалж авсан. Тэгээд одоо хүмүүс одоо коронавигоос болоод эсвэл нэг сургуульд явж чадахгүй карантинлаад ингээд байхгүй байгаа штэ. Тэгвэл одоо би үнгүү ном уншдаг тийм юм байгаа, аппликейшн байгаа. Тэр нь болохоор Play Store руу ороод тэгээд энэ ярэ нагаа шүү. Энд нь ингээд ийм зурагтай ийм аппликейшн байгаа. Энийг татаад тэгээд логин хийх юм бол чиний хамгийн дуртай одоо энэ номыг уншиж болно. Тэгээд эсвэл өөр чиний дуртай номнууд уншиж болно. Тэгээд ном эсвэл бичиж болно тийм аппликейшн байгаамаа. Нэрийн энэ номны нэг 2 дугаар бүлэг марцсан юм байна шүү дээ. Тийм үү? 2 дугаар бүлгийн чи энд гаргаад өгөөч. Энд дөө? Энэ ном. Тийм зурагтай. Энэ номыг тэгвэл энэ 2 дугаар бүлгийг чи жоохон танилцуулаад өгөөч. Амар жоохон. Энэ ном 649 судтай дэлхийн сонгогдсон зохиолууд. Тэгээд энэ номыг болохоор бас нөгөө Болор Судан гэсэн хүн бас тэдээс авчираад адилхан Монголд гарсан. Хэдэн онд авчруулсан? Хэдэн 2014 онд. Тийм үү. За. Юу ч гэсэн энэ аппликейшнийг яагаад тэгээд ном уншсан бол гоё байхаа гэж бодож байна. Тэгвэл хоёлаа одоо түрүүний өөрсдөө дуртай үлгэрийг яасан штэ. Тэгээд номны подкаст хийж байгаа юм чинь номны подкаст гэж ер нь хүнд ингээд хүмүүст үлгэр уншиж өгөх юм уу, ном уншиж өгөхийг хэлдэг штэ. Тэгэхээр хоёлаа энэ бяцхан номын одоо дуртай байсан үлгэрүүдийн хэдийн өгүүлбэрийг уншиж өгөх хүмүүст. За тэгээ. Хинээс эхлэх үү? Эндээс. За. Сонгонд Сара Лондонын годон төтөн шааргал манай сүмэд өдөр хэдийж годомчны гэрлээ хасан Монголд дэлгүүрийн цонх шүн мэд хийн гэрдээ гэрэлцэн өвлийн нэгэн дүнсгэр өдөр нэгэн бяцхан охаалтайгаа хотын өргөн чөлөөгөөр уруудан нилээд удаа сажлах хөсний дэргэнд сууж явлаа. За. Би энэ үлгэрийг амар их гоё үлгэр байна. Би дараа нэг унших юм гэсэн. Гэхдээ чи одоо өөр хамтартай алтан зиш гэсэн үлгэрээ яриад өгөөч. За.
тогтсон л биш. Олон жилийн өмнө нэгэн баян худалдаачин 93 охины хамт Италийн оронд амьдардаг байж гэнэ. Эгчмэд хоёр охин нь нимбэг жимс шиг эсгэлүүн ууртай гашуун хорон үгтэй байжээ. Харин отгон охин нь тоор жимс адил хөөрхөн охин юм. Гашуун араллуу хийх урт далайн аялалд гарахынхаа өмнө худалдаачин 90 охидосоо ямар бэлэг авчруулахыг хүсэж байгааг нь асуужээ. Гоё. Тийм үү? Баярлалаа. Yoo хоёр цаг өнгөрчөж хоёлоо одоо явахгүй болохгүй. тийм үү. За тэгвэл энэ намын подкастыг уншсан Цэцэглэн маргалгаа бид хоёртай хамт уншсан бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай. 쿠키 영상 있음. Япай. Wow!